сайжруулахад ийм тустай байдаг бахан. Тэгэхээр бид нар одоо нөгөө өтгөө хаталттай үед харж хавганы жуус мус уудаг штэ. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн байх нэ. За хоёр дахь нь Сара хоёр дахь нүгэр. За. Хоёр доошо гүйчлээ. Би эндээс өөрөө өгөөд явчих уу? Хоёр дахь нүгэр. За. Энэ нэрс жимс орсон байлээ. Хоёр янзын нэрс жимс орсон байсан. Тэгэхээр энэ нэрс жимс нь өөрөө болохоор юм дархлаа сайжруулдаг, тэ одоо шээсний замын халдварт өвчнөөс сэргийлдэг, нүдний хараанд маш сайн, цусан дах холестериныг бууруулж өгдөг, зүрхний үйл ажиллагааг дэмждэг, хор тавдраас сэргийлдэг, одоо хэвлийн өөхийг багасгадаг, хоол боловсруулалтанд эргээр нөлөөлдөг, ой санамжийг дээшлүүлдэг, хөгшрөлтөө сэргийлдэг, стресснээс ангижруулдаг ийм бүтээгдэхүүн одоо жимс юм байна те, байгальд ороодог жимс. За гурав дахь нь За цангис жимс орсон байт юм байна. Цангис жимс нь болохоор өрөвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, хавдраас урьдчилан сэргийлнэ, зүрх судасны үйл ажиллагаанд эргээр нөлөөлдөг, тархины цусан хангамжийг сайжруулдаг, 100% цэвэр байгалийн антибиотик гэж явдаг юм байна. Тэгээ арьсыг залуужуулна, эрүүлжүүлнэ, хөгшрөлтийн эсрэг үйл ажиллагаа үзүүлнэ, чийг бамаас сэргийлнэ, ой тогтоолт сайжруулна, цус багталтаас сэргийлдэг ийм бүтээгдэхүүн одоо жимс байна. За дараагийнх нь. За мойл жимс. Мойл жимс болохоор бүдүүн гидсний үйл ажиллагаа, шээс ялгаруулах замын өрөвсөл, халуурах зовирыг одоо зовирын үед уудаг, болон сүрээ өвчнөөс одоо сүрээ өвчний үед өргөн хэрэглэгддэг жимс юм байна. Мойл жимс нь гүүлгэлт зогсоодог арга бодис буюу 15%, антицион буюу 8%, аскорбины хүчлээр баялаг юм жимс байт юм байна. Тэгээ гүүлгэлтийг зогсооно, хоол боловсруулах замын өрөвслийг дарна, шээс ялгаруулах замын өрөвслийг дарна, хялгсан судасны ханыг бэхжүүлнэ, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, амин дэмийг нөхдөг, тамир тэнхээ сэргээдэг юм бүтээгдэхүүн байна. За тэгээд нөгөө салаат навч гэж бид нар нөгөө нэг иддэг штэ, салаат нь тээж иддэг, нөгөө сангавсаалаа ороож иддэг. Энэ болохоор өөрөө юм усрахаг, тэгээ уснаас 96% нь уснаас бүрддэг юм жимс одоо ургамал юм байна. Ийм тэгээ баг илчлэггүй гэж ярьдаг. 100 г салаат навчинд 11 ккал агуулгаддаг. Салаат навч нь өөрөө С, Е, П, Б витаминуудаар одоо амин дэм. Тэгээд элементүүдтэй бууд бичил элементүүд болох кальц, калий, төмөр, магний, фосфор, йод зэрэг баялаг тийм байна. Тэгээд хоолны шингэц одоо өөрөө их усрахаг бүтээгдэхүүн учраас хоолны шингэц сайжруулдаг, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг, зэрэгцээ цусанд судасны бат бүхий чанарыг хадгалж өгдөг. Тэгэхээр салаат навч нь одоо эслэгийг их хэмжээгээр агуулдаг учраас мах бэлтгэсэн ямар ч хоолтой ингэж зохицдог ийм ургамал юм байна. Дараагийнх. За луум те бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хүнсний нэг бол луум байдаг. Антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл ажиллагааг удаашруулна. Луум үрчлээний эсрэг байгалийн эмч гэж явдаг юм байна. Тэгээ луум нь арьсыг чийгшүүлнэ. Луун дагуулгах амин дэм нь эрдэс бодисны арьсыг эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцдог. Арьсны эдэт өрөвслийн эсрэг үйлчилгээтэй дархлааны системийг дэмждэг, элдв халдварын эсрэг үйлчилгээг бас үзүүлдэг ийм ургамал юм байна. Хүнсний тийм ээ. За 100 наст гэж бид нар яриад л байдаг. Гэхдээ энийг байнга хоолндоо бас бид нар хэрэглээд чаддаггүй. Тэгэхээр одоо 100 наст маань өөрөө архины хордлого, эмийн хордлого тайлдаг, цус цэвэршүүлдэг, цусанд хөөх тосны хэмжээг бууруулдаг, нойр булчирхай шүүрлийн ялгарлыг хэвэн байлгаж цусанд цаагрын хэмжээг докторжуулдаг юм байна. Химийн болон туяа эмчилгээний хор нөлөөг багасгаж өгдөг, бактери, вирус, мөөгөнцрийн эснүүдийг устгаж өгдөг, бүх төрлийн арьсны хашил өвчний үед хэрэгэлдэг байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн өвчин, үнд өвчний уйланхай, гиста, хоргоо хавдар, умаан хүзөөний улайлт, шарх болон өрөвслүүдийг дарж өгдөг. Хаалгааны өмнө ба хойно хэрэглэхэд шархыг эдгээдэг юм
ундаг бүтээгдэхүүн байна. Тэгээд эрүүл эдгсийг нөхөн төлжүүлэлтийг сайжруулна. Тамир тэнхээ оруулах, тэгээ өвчнөөс урьдчилан сэргийлэх юм үйлчилгээтэй байна. За дараагийнх нь. За энэ болохоор юу юм бэ? Халуун орон дургадаг нэг юм одоо хятад сарна гэж юу яадаг, нэрлэгддэг. Энэтхэг болон хятадд ургадаг юм ховор цэцэг юм байлээ. Улаан өнгөтэй. Хибикус гэд тод өнгөтэй цэцгийн дэлхийд даяар уламжлалт эмчилгээнд маш өргөнөөр хэрэглэгддэг. Тийм ангаах ухаанд хэрэглэгддэг цэцэг юм байлээ. Кальц, төмөр, магний гэд маш олон их одоо баялаг байдаг. Ургамлын пигментийн антиоксидантын эмэнд одоо хэрэглэгддэг. Хибикус дэх витамин С нь өндөр агуулмжтай өрөвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Жин хасахад туслана, арьсанд тэжээл өгдөг, эрүүл хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг, холестериныг бууруулж өгдөг, сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг ийм цэцэг байд юм байна. За эрдэнэ шишгээ цардуул гэд бид нар ярьдаг те. Тархлааны системийг бэхжүүлдэг, ханиад халдварт өвчтэй, тэмцдэг чадвартай. Шош эрдэнэ шиш нь болохоор зүрх судасны үйл ажиллагаа, цус харуулт, зүрх судасны тогтолцооны төлөв, даалдан эерэг нөлөө үзүүлдэг. Эрдэнэ шиш нь өөрөө антиоксидант ихтэй бөгөөд энэ нь бие махбодын насжилтыг саармагжуулаад цусыг цэвэрлэж хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Нүдний хараанд бас сайн гэж үздэг. Хүний мэдрэлийн системийн төлөв байдал болон эерэг нөлөөнд цочромтгой байдал мэдрэлийн эмгээг бууруулдаг. Сэтгэл готрол дарамт багасгадаг. Тэгээд К витаминаар байгуулагддаг бол цуснд холестерины хүчил хурдан сайжирдаг ба тарих сэргийг идэвхтэй байлгад юм байна. За тэгээд эслэг гээд одоо яриад байгаа бүтээгдэхүүн маань яг атомын компанид яаж хийгддгийг дотроо нэмэлт одоо орц орд юм уу гэд үзэхээр энд одоо янз бүрийн одоо нэг эхнийх нь болохоор одоо жимснүүдээ ингээд түүж авах нь тий. Одоо импортлоод аваад хоёрдугаарт нь болохоор хог хаягдлыг ингээд цэвэрлээд тэгээ гуравдугаарт нь болохоор нөө цэвэрлэлсэн байгаа бүтээгдэхүүнээ нунтгалдаг байх нь байна. Хооронд нь холиод тэгээ шигшээд металл илрүүлэх металлны хольц байна уу шалгаад хог хаягдлыг зайлуулдаг байх нь байна. Тэгээд дараа нь ариутгах үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд ариутгасны дараа бөөмийн хэмжээг шалгадаг. Одоо сүүлийн шалгалт явдаг. Тэгээд ингээс хавлгаагаа бүглөөд тэгээд сав баглаа боодлоо хийгээд бүтээгдэхүүний эцсийн үдслэг одоо явагдаад тэгээд ингээд хэрэглэгчтэй хүргэдэг. Тэгэхээр дунд нь янз бүрийн одоо хог хаягдал орсон байх үе, металлын үлдц байх үе ч юм уу, нэмж найрлага орсон байх үе гэж санаа зовлтгүй мөлий. За энийг одоо ямар хүмүүс хэрэглэх шаардлагатай вэ гэхээр одоо хүнд хоол их хэрэглэдэг, хоолны туршил ихтэй, холестерин ихтэй тий тархалттай, өтгөн хаталттай, эсвэл нөгөө шингэн өтгөн гардаг тий. Тиймэрхүү хүмүүс хэрэглэвэл тэгээд хавантай, тэгээд хоол хүнсээр эслэгээ авч чаддаггүй тийм хүмүүс хэрэглэвэл илүү үр дүнтэй. За эслэгийн атомын эслэгийн үйлчилгээ нь болохоор бүдүүн нарийн гидс цэвэрлэн дотор байгаа одоо урдсан бохирдлыг арилгана, өтгөн гарахад өвдөлтгүй гаргадаг, хаван хөөж биеийг хоргоожуулдаг, жин хаснаар өөртөө ихтэй болно, холестерин хэмжээг бууруулдаг тийм бүтээгдэхүүн байна. За нэг хайрцагтаа болохоор 4 граммаар савлагдсан 45 шишгтэй. Ер нь бол өглөөд өлөндөө 150-аас 200 грамм бүлээн усанд одоо найруулад хутгангуудаа тэрийг ингээд нөгөө өөрөө юм жели хэлбэрийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээ ингээд нөгөө хурдан одоо бүлээн усанд хийгээд хурдан уухгүй бол тэр нөгөө нэгэн бүлэгнээ жели болчдөг. Тэрийг одоо нөгөө аягандаа биш би дотроо нөгөө халуун дээр ингэж бүлэгнүүлээд одоо тэр хорт байдсан дээр жели маань очиж өөрөө наалдаад тэрийг зөөллөөд гаргадаг байгаа. Тийм үйлчилгээтэй. Тэгэхээр усыг шингэлээд 40 дахин өөрөө ингэж өсөж томордог. Тэгээд томрох явцдаа бол ходоод гидс, бүдүүн нарийн гидсний одоо нөгөө нэг бохирдол тийм хатуу янз бүрийн юмнуудыг ингэж зөөлөлж гаргадаг
ийм бүтээгдэхүүн байна. За энийг одоо хүн одоо ямар одоо нөгөө төрөний зовиртой хүмүүс уuna гэсэн шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо турмаар байх юм бол гэдэг юм уу одоо ямар зорилтоор уухын хэрвээ турмаар байвал атомигийн нөгөө нэг юу одоо энэ дөрвөн бүтээгдэхүүнтэй хамтдаа уух юм бол илүү үр дүн гарна. Хэл юуны ялээ одоо турмаар байвал ингэж хамт уун ямар ч зүйл би бол өөрөө ганцхан эслэгээ ууж байгаа. Эслэгээ уугаад би өөрөө 7 кг хассан байгаа. Миний ойр орчны олон зовиртой байсан өтгөн хатсан ч юм уу одоо тэгэл нөгөө зовиртой хавнтай байсан хүмүүс хавн буусан байгаа. Өтгөн хатдаг байсан хүмүүс өтгөн хатгаа болсон байгаа. Тэгээд турдаг байгаа. Ер нь бол би өөрөө бол одоо энийг байн гууж байгаа. Тэгэхээр айгүй үр дүнтэй сайн бүтээгдэхүүн гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн байна. За эслэг маань өөрөө 32,800 вон буюу 16,500 PV-тэй. Тэгээд Монголд бол 100 орчим мянгаар зарагддаг ийм бүтээгдэхүүн байна. Эдэ баярлаа. За асуух зүйл байна уу? Асуух зүйл байна уу? Аги байна. Энэ нөгөө нэг одоо ингээд эслэгч байсан өөр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ч гэсэн датлаа бас давхар ингэж дэмжигдэх үү? Аль эсвэл яг л нөгөө үйлчлэн гэсэн юундээ л одоо эргэтэн системдээ л үйлчлэх юм бол дархлаа өснө. Дархлаа өснө гэж бодож байгаа. Яа тэгэхээр энэ дотор орж байгаа бүтээгдэхүүнүүд одоо түрүүний танилцуулсан бүтээгдэхүүнүүд өөрсдөө одоо хор төчлөгээтэй. За дараагийн. Тэгээ 24 каратын алт маань болохоор манай энэ absolute 24 каратын алттай маск маань болох шөнийн унтлагын маск маань болохоор бусад нөгөө алттай алт орсон бүтээгдэхүүнийг бодох юм бол орц найрлагын үед алтны найрлага нь болохоор орц нь болохоор илүү өндөр тунгаар орсон байдаг. Кал актив алманд код гэх технологиор арсны асуудалтай хэсгүүдэд хурдан шууд асуудалтай хурдан сайн үйлчилж хүчлээ багасгах, залуужуулж арсыг гэрэлтсэн өнгөлөг уян хатан байдлыг болохоор нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн байгаа. Арсыг тайвшруулна, арсны уян хатан байдлыг сайжруулна. Түүхэн эд найрлагууд нь болохоор маш өндөр үр дүнтэй учраас арсны асуудалтай хэсгүүдээр хэсгүүд болох үрчлээс суулт, хураашилтаас болохоор хамгаалдаг байгаа. 24 каратын алт нь болохоор арсыг дослогийг тэнцвэржүүл гэрэлтсэн уян хатан чилэг арстай болгодог. Дослогийг багасгаж арсын дээр шингэн давхраг үүсгдэг. Тэгээд нэмгэн төрөхөд болохоор арсанд хангалттай чигийг бол өгдөг. Зузаан төрхөг бол шаардлага байдаггүй. Тэгээд дослог чигийг болохоор тэнцвэрийг бол хадгалж өгдөг байгаамаа. Тэгээ 24 каратын алт маань болохоор арсын жигд тархаж арсны гүнд нь хүртэл арсыг гүнд нь хүрчил шингэж өгөөд арсыг эрчимтэй сэргээж өгдөг. Байглаас нь гэрэлтсэн арсыг үргэлж эрүүл тойлгоор байлгах бол үйлчилгээтэй байгаа. За батлагдсан үр дүнгээс гэх юм бол бүтээгдэхүүнийг 35-аас 59 насны 23 эмэгтэйд туршилтаар үзэхэд туршилт хийхэд хазар өрөөх нөлгөө нь 95.6%, арсны нөхцөл багасгах нь болохоор 86.9%, арсны чиглэг сайжирсан нь 95.6%, арс толгор болсон нь болохоор 100%, нүдний эргэн тойрны өрчлөлөө багасгасан нь 91.3%, арс чиглэг толгор харагдах байдлаараа 95.6%, арсны уян хатан чанар сайжирсан нь 91.3%, арсанд шингэх чадвар болохоор 100% гэж батлагдсан маш өндөр үр дүнгүй батлагдсан бүтээгдэхүүн байгаа. Уг бүтээгдэхүүн нь болохоор 50 мг-аар савлагдсан онгойлохоос өмнө болохоор 24 сарын хугацаатай онгойлгосныхаа дараа болохоор 12 сарын дотор бол хэрэглэх бүтээгдэхүүн байгаа. Тэгээд сав баглаа бодлын хувьд болох юм бол дахин ашиглах боломжтой. Запас нь мөн адил 50 мг-аар савлагдсан байдаг. Байгаль хэлтэй бүтээгдэхүүнээр бол бүтээгдэхүүн гэж тодорхойлогдсон. 33,800
оны үнэтэй болон 16 PV оноотой. Запас нь болохоор 29,800 оны үнэтэй 14,000 PV оноотой байгаа. За энэ бүтээтгүүнийг хэрэглэхдээ нүрээ сайдар цэвэрлсэний дараа орой унтахдаа мист юм уу тоног хэрэглэснийхаа дараа шөнийн унтлагын маска дүрхээр шууд унтаад өглөө бүлээн усаар угааж хэрэглэнэ. Хуурай арьстай хүн бол юу байх хэвээр өдөр тутмын хэрэглэдэг сэд бүтээтгүүнийхаа тэжээлийн тосоо хэрэглэснийхаа дараа 24 каратын унтлагын маска хэрэглээд өглөө бүлээн усаар угаад цэвэрлэнэ. Тэр нөгөө нэг юм дээр аваад тавьчих. За зүүн дээр авах. Баярлалаа. Аюулмаа болон эгийн хоёртаа баярлалаа.